Засгийн газраас Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцааг нас барсан иргэдийн ар гэрт өвлүүлэх шийдвэр гаргаж 6 дугаар сарын 2-ноос энэ ажил эхэлсэн. За хэрэв таны гэр бүлийн хэн нэгэн 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш буюу Эрдэнэс 5 толгойн хувьцааг иргэдэд хуваарласнаас хойш нас барсан бол хувьцаа өвлөгдөх хэрэгтэй. Ингэхдээ 158989 дугаарын утсанд талигаач иргэний регистрийн дугаарыг илгээснээр танд хэдэн ширхэг хувьцаа өвлөгдөх мэдээлэл ирэх юм. За ингээд холбогдох газруудад хандсанаар өвлөх эрх баталгаажих. Иргэдтэй одоо илүү тодруулж хэлэхэд юун төрөө 158989 гэсэн үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг кирилл үсгээр том үсгээр бичээд илгээхэд одоо Эрдэнэс 5 толгойн хичнээн ширхэг хувьцаа өвлөгдөхөөр байна уу гэдэг мэдээлэл нь ирж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь аль өөртөө ойр байгаа нотариоч дээр ороод нас барсан иргэнийхээ нас барсны гэрчилгээ, нас барсны лавлгааг үзүүлээд хичнээн хувьцааны үлдэгдэл байна. Хичнээн ногдол ашгийг өвлж авахар байна уу гэдэг мэдээлэл харж болох юм. За ингэснийхаа дараагаар хэрвээ өвлж авах магадaltaй байгаа бол тухайн нас барсан иргэний хамгийн сүүлчийн одоо засаг хариалтай байсан засаг захиргааны баг хорны засаг дарга дээр очиод тодорхойлолтоо авнаа. Энэ тодорхойлолтоо аваад өв нэгдэх газрын нотариус дээр очих юм байна. За ингэснээр бол таны өв залгамжлагдах бүх үйл ажиллагаа бол дахин найш цаашаа явах шаардлагагүйгээр шийдэгдэх болно гэдгийг хэлдэг. Эрдэнэс 5 толгойн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 135 мянга гаруй иргэн бий. Эдгээр иргэдийн хууль ёсны өв залгамжлагч буюу аав ээж үр хүүхэд нь энэ хувьцааг өвлөх хэрэгтэй. За одоогийн байдлаар 100 гаруй хүн хувьцаагаа өвлөд байгаа юм. За хэрэв таны гэр бүлийн хэн нэгэн Эрдэнэс 5 толгойн ашигтай ажилласан жилүүдийн ногдол ашиг буюу 2019, 2022, 2023, 2024 оны 1, 2, 3 дугаар ногдол ашиг, 2025 оны ногдол ашгуудаас аваагүй нас барсан бол 826 мянган төгрөг хүртэлх хэмжээний ногдол ашиг таны дансанд шилжиж орох юм.